Тэгэхээр 5 толгой төслийнхаа хэрэгжүүлэгч компанийнхаа 51%-ийг Монголын төр эзэмших ёстой. За мөн төмөр замынхаа компани 51%-ийг Монголын төр эзэмших ёстой гэдэг байгаа. Гэтэл яг үнэндээ энэ бүхнийг Шинхаа групп эзэмших нэ гэсэн юм хардлага бас хэвлэлээр яваад байгаа. Таны их тайлбарыг сонсъё. Энэ том ордыг бол эдийн засгийн эргэлтэнд оруулахдаа Монгол улсын язгуур эрх ашгийг бол нэгдүгээрт нь бол баримтлах ёстой. Хоёрдугаарт нь бол зөв зохистойгоор эдийн засгийн эргэлтэнд оруулахдаа ордыг орд чигээр нь урт хугацаанд тогтвортой ажиллах бодит бололцоог нь бол хангаж өгөх ёстой. За гуравдугаарт нь бол Монгол улсын эдийн засгт үзүүлэх нөлөөллийг бол өндөр байлгах асуудал дээр бол анхаарлаа бол тавих ёстой. За энэ гурван үндсэн зарчим бол засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн удирдамжинд хамгийн нэгдүгээрт нь бол тавигдсан бол асуудлаа. Өөрийн чинь саяны хэлж байгаагаар бол ордын лиценз бол 100% төрийн мэдлэлтүүд бол байна. Тэгэхээр бол ордын 51%, 49% гэдэг асуудлаараа биш, зарж үржиж байгаа асуудал бол биш. Орд бол 100% Монгол улсын төрийн өмч хэвээрээ байна. Төмөр замын бол 51%-ийг нь бол Монголын төмөр зам компани эзэмших ёстой. 49%-ийг нь бусад хөрөнгө оруулагч нар эзэмших ёстой. Ийм байдлаар бол бид нэр асуудлыг ярьж байна. Одоо энэ 5 толгой хэлцээрт нөгөө 1072 хувьцаа амлах хэмжээний ийм IPO хийгдэх ч юм уу ийм заалтууд тусгагдаагүй бол энэ иргэн болгонд өгсөн 1072 хувьцаа цаасан дээр үлдэх нэ гэсэн юм болгоомжл байгаа даа. Тэгэхээр хэлцээрт энэ асуудлыг тусгаж чадсан. 5 толгойн орд эдийн засгийн эргэлтэнд ороод тодорхой үр ашигтай үйл ажиллагаа нь явагдаад тэрийг хэрэгжүүлж байгаа Эрдэс 5 толгой компани буюу Эрдэс МЖЛ компани ашигтай ажиллаж энийг бол чадвартай компани болгож тэрнээс хүртэх үр өгөөжийг нь дээшлүүлэх асуудал дээр л анхаарлаа бол гарч авахгүй тавих ёстой. Ингэж бол энэ иргэдийнхаа эрх ашгийг бол хангаж ажиллах ёстой. Тэгэхээр нүүрсээ бид 3 дахь зах зээл дээр борлуулж чадах уу гэдэг өөрөө бас 5 толгой хэлцээр амжилттай явагдах хэсгийн нэг гол хэмжүүр байгаа л да. Үнэхээр Японы Sumitomo Group орж ирснээр бид 3 дахь зах зээл дээр нүүрсээ борлуулж чадах хэмжээний ийм хэлцээрийг хийж чадж байна. Мэдээж 3 дахь зах зээлийн асуудал бол хөндөгдөж гарч ирэх ёстой. Дийлэнх нь бол хятад улсын зах зээл дээр бол борлогдох ёстой. Бид нар бол 5 толгой нүүрсээ бол хятадыг давуулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бол дэлхийн нийтийн чиглэл рүү энэ зах зээл рүү анхаарж байгаа тохиолдолд бид нар ч гэсэн энэ зах зээл дээр аль болохоор ахиу тэгэхээр эцсийн хэрэглэгчд нь хүргэж өгсөн байдлаар асуудлыг бол шийдэх вэ гэдэг асуудал дээр л энэ гэрээ хэлцлийн гол утга агуулга бол оршиж байгаа. Хуучин гэрээнээс бол онцлог нь бол бид нар бол эдийн засгийн хувьд бол шин загвар, шин тооцооллыг гаргаж ирж байгаа шүү. За энийг хүлээн зөвшөөрөөд Монгол улсад хуучин гэрээнээсээ илүү Монгол улсад өгөх өгөөжийг нэмэгдүүлсэн бидний энэ шаардлагыг биелүүлсэн тохиолдолд оролцоод явах эрхийг нь бол нээлттэй хангаж өгье гэдэг байдлаар асуудлыг бол хандаж байгаа. Инх сайхан сайд 2 жилийн өмнө мэдээлэл хийхдээ 30 жилд 90 тэрбум долларын өгөөж өгөх төсөл гэж ярьж байсан. Та бүхэн энэ хэлцээрийг илүү эдийн засгийн агуулгаар нь сайжруулах гэж юм чинь ийм багцаа тойлж болох уу? Багцаа тооцоо бол хэлж бодлого яах вэ? Инх сайхан сайдын үед 90 тэрбум биш нийт ордын борлуулалтын орлого бол нийтдээ бол нэг 47-8 тэрбум Америк долларын борлуулалтын орлого нүүрсний үн бол бага байж байгаа тохиолдолд за нэмэгдэхэд бол нэг тэр нь бол нэг 50-60 тэрбум долларын хооронд за үүний бол одоо өөрийн өртөг зардлыг нь бол хасах ёстой. Тэр чинь газар дараас ухаж гаргаж ирнэ, тээвэрлэл нийцийн хэрэглэгч тавиач борлуулна. Энэ бүгдийг ингээд хасаад үзэхдээ бол 7-оос 12 тэрбум долларын цэвэр ашиг энэ дотор гарч ирж байна. Энэ цэвэр ашигаас нь хүртэх өгөөжийн хувьд нь бид хэдийг нь авч Монгол улсад эргээд шингээж чадах вэ гэдэг асуудал дээр л бидний ур ухаан
гэрээ хилцлийн үр дүнд бол гарч байгаа хгүй. Энэ бол шингэж орж ирэх ёстой. Ерөнхий сайд Эрдэнэт 2-7 хоногийн өмнө 5-7 хэлэлцээрийг маш яаралтай гормоор хилцүүлнэ гэж хэлсэн байгаа. Энэ маань энэ намрын чуулганд амжина гэсэн үг үү? За бид болохоор аль болохоор бол энийг бол богино хугацаанд л асуудлыг нь бол шийдвэрлэх ёстой. Энэ нь бол уулуурхаан бүтээгдэхүүний үн гэдэг бол циклийн дагуу явагдаж байдаг. Тийм учраас бол одоо үн өсөж байгаа энэ тохиолдолд энэ нэг хоромхон цаг зуурын хугацааг бол бид нэр бол дээд зэрэгээр өргөжтэй ажиллахын тулд илүү дутуу тэр улс төрсөн үйл ажиллагаагаа бол зогсоогоод эдийн засаг, бодит эдийн засагт үзүүлэх нөлөө Монгол улсын өнөөдрийн банк санхүү өр авалгын энэ хүндрэлтэй нөхцөл байдлаас бол яаж дүргэн гарах вэ? Цаашдаа өргөжийг нь урт хугацаанд яаж хүртэх үү гэдэг асуудал дээр л цаг хугацаа алдахгүйгээр л асуудлыг бол шийдэх ёстой. Гарцаа байхгүй энэ стратегийн том орд учраас улсын их хурлаар бол оруулж иж асуудлыг нь бол шийдэх учиртай. Уулуурхаа хүнд үйлдвэрийн сайд тааш тавчтай ярилцлаа.